За арктангис 3-2 дээр нэмэх нь арктангис 5-1 хэдтэй тэнцэх вэ? За мэдээж арктангис 3-2 хэд байдгийг сайн мэдгүй. Арктангис 5-1 хэд байдгийг ч сайн мэдгүй. Тэр бид шууд бодож чадахгүй. Тэгэхээр яах гэдэг нь нөхлөөр тангис альфа дээр нэмэх нь бета гэдэг бол тангис альфа дээр нэмэх нь тангис бета хуваах нь 1-ээс хасах нь тангис альфаг үржих нь тангис бета гэдэг. Энэ томыг ашиглана. За энийг альфа гэж үзээд энийг бета гэж үзчихье. Тэгэх юм бол юу болох вэ гэхээр энэ гэдэг бол тангис альфа дээр нэмэх нь тангис бета хуваах нь 1-ээс хасах нь тангис альфа тангис бета. За альфагийн хооронд энэ альфагийн хооронд энийг орлуулад тавьчихна. Тэгэхээр тангис 3-2 нэмэх нь харин бетагийн хооронд энийг нь орлуулад тавьчих. Тэгэхээр тангис 5-1. За доотлолтоо мөн адилхан 1-ээс хасах нь гээд тангис 3-2 болно. Альфагийн хооронд энэ шараар утгацсан хэсгийг тавих ёстой. За тэгээ үржих нь тангис 5-1. За мэдээж энэ бол шууд 3-2 дээр тэнцэнэ. Энэ нь болохоор шууд 5-1 дээр тэнцэнэ. За гэх мэтлээ нэгэ цааш нүчих юм бол 3-2 дээр нэмэх нь 5-1 хуваах нь 1-ээс хасах нь 3-2-ыг үржих нь 5-1. За дээдлээ ерөнхий өргөх юм бол хуваарьтай 15 болно. Эндээ 5-аар өгöd 10. Эндээ 3-аар өгöd 3 нийлээд 13 болох юм байна. За хуваах нь. За хуваарьтай бол 15 байгаа. Энэ дээр тэгэхээр 15-аар өгöd 15-аас 2-ыг хасах юм бол дээрээ 13, доороо 15 бол. За тэгээ энэ нэмийг өөрт нь хуваахаар мэдээж хэрэг хариу нь 1 гарч ирнэ. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр тангис альфа дээр нэмэх нь бета гэдэг нь нэгтэй тэнцүү юм байна. Эндээс альфа дээр нэмэх нь бета гэдэг бол 4-ний p байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлэх юм бол тангис 4-ний p нь нэгтэй тэнцүү гэдэг учраас. 1-р. 2-р арктангис гэдэг бол хамгийн ихдээ 2-ний p утга авдаг. За хамгийн багадаа хас 2-ний p. Мөн адилхан энэ ч гэсэндээ 2-ний p, энэ ч гэсэндээ юу вэ? Хас 2-ний p утга. Энд нь ямар тоо байхаас үл хамааран хамгийн ихдээ 2-ний p, хамгийн ихдээ 2-ний p. Линейрийг нэмчихээр хамгийн ихдээ альфа дээр нэмэх нь бета гэдэг нь хамгийн ихдээ p байх хэрэгтэй. Тэгж p-гээс баг гэсэн үг. За p-гээс баг хэрнээ тангисийн нутаг 1 гардаг тоо бол зөвхөн 4-ний p байдаг учраас ингэж хэлээд байгаа гэсэн үг. За тэгэхээр ер нь бол шууд ийм ойлгоод авчих. Арктангис за нэмэх нь арктангис b гэж байх юм бол энэ хамгийн ихдээ p гэсэн утга нь хамгийн багадаа хасах p гэсэн утга. За тийм учраас 4-ний p гэж авч байгаа. Хэрвээ энэ нөхцөл бэлдгүйсэн бол 4-ний p дээр нэмэх нь 2pk ч юм уу pk ч юм уу өөрөө олоодоход авах хэрэгтэй болж таарна.